Бас хэмэртэй Монгол ах нарын дургуг ахад үргэхээр би бичлэг хийж байна. Ах нар гэсэн би өөрөө 33 хүрч цаа тэр яах вэ? Надад байдаг юм Hello Kitty темнүүдэд танилцуулъя. Би хумсаа хүртэл ингэ бодуулсан Hello Kitty-гээр. Тэгээ манай санд байдаг Nelly Bar-гийн салааны Lin artist баялаа. За тэгээд миний тэнийг Hello Kitty-тэй сам. Тэгээд энэ Hello Kitty-тэй sponge ингээд савтагаа. Тэгээд энэ blush байна. Энэ blush би баг өдрөөл хэрэглэдэг. За тэгээд нүднийхээ доор ингээд ийм нүдэд татуулаад боднаа. Сүрхэн харагдуулна. За тэгээд нэг юм уруулын лип бампанаас Hello Kitty-тэй энэ ямар ч өнгөхгүй. Тэгээд ерөнхийдөө зөв байнг төрчих идэг ингээд болоо. За энэ жижигхэн powder энийг л гадуур авч явахын тулд жижиг савлгаатай CC төрчих үед хэрэгтэй. За тэгээд өнөөдөр юм ягаан үе болгоомсны янхны улаан өнгөөр би өнөөдөр хувцлах гэж байгаа юм шиг байна. Тиймээ би янхан болсон буцахгүй. Тэгээд зүгээр юм харангийн подтал хүмсөөс хар шорт өмсөд өмдөө мартчихоо. За ингээд окей. Янгийн гамбалгаа өмслөө. За нэг юм харагдаж байна. Тэгээд энэ хар ягаан хоёр бол угсаа good matching. Look at that. Энэ миний готлыг харалтаа юм муурны савар шиг байцтай. Би өнөөдөр Hello Kitty-тэй юмнад үзүүлж байгаа учраас энэ готлыг өмсөж байна. Бас шалтгаан нь байна. Ягаан өнгөөс өмсөд байгаа шалтгаан чинь. Тэгээ манай санд бас өглөөлөд учраас энэ puffy хар жакет өмсөд. Миний ягаан зүгийг л харж гал та. Би өстө фаны бас тэгтээ би энэ зүгийг бүр хүүхдийн тасгаас авсан гэж боддоо. Зарим хүмүүс намайг ингэж уцалж байгаа чинь хүмүүс эмхтэй болчих гээд дараагийн ирээдүйд би эмхтэй болчих магадгүй follow дараа түлээж авахгүй юу. За тийм миний бичлэг дуртай хүмүүстэй хайртай шүү. Bye bye.